Сайн байцгаана уу? За, Норогийнхаа өнөөдрийн блогтой тавтай морил. Хэрвээ та одоо ямар нэгэн ажилд орох гээд хүсэж байгаа ажилдаа орох гээд би энийг чадахгүй байхаа гэсэн итгэлгүй байвал наашаа анхаарлаа хандуулад энийг сонсоорой заяа. За би болохоор хамгийн анх би хэлсэн шүү дээ, би ажил хайгаад би Hilton хотелд би чадна гэд Hilton хотелд ороод чадсан. Өглөөний зөөгчөөр ажилд ороод тэгээ ажиллаж байгаа. За ерөнхийдөө би байнга зөөгч хийж явахгүй юм байна. Энэ миний хийх ёстой ажил биш юм байна. Би одоо өөрийнхөө карьерийг хөөх ёстой. Яг Норо чи юу хүсэж байгаа? Ямар мэргэжлээр ажиллахыг хүсэж байгаа? Чиний хийх одоо хүсэж байгаа ажил чи юу юм гээд өөрөөсөө асуугаад тэгээд нэг ажил олоод тэр ажил руугаа очоод ярилцсанд ороод тэнцээд за тэрний эхлээд ямар ажлаас эхэлсэнийг би танилцуулсан шүү дээ. Caregiver-ийн ажил. Хөгшин хүмүүсийг асардаг ажил. За эхлээд би CNA-гээр хөгшин хүмүүсийг асардаг CNA-гээр ороод тэгээд нэг сар ажиллаад би шууд тушаалагсан. Яагаад тушаалагч вэ гэхээр би medtech хийх тэр сэдлийг авсан заяа. I think би энийг чадах байхаа. Энэ миний яг хийхийг хүсэж исэн ажил би энийг яг хийж чадах байхаа гэсэн итгэлийг аваад өөртөө итгээд дотоод дуу хоолойгоо сонсоод тэгээ бэжсэн чинь манай дарга намайг чи энэ медик бол яасан бэ гэж санал тавиад тэгээ би зөвшөөрөөд намайг тушаал ахиулаад би медтекээр medical assistant-аар 4 сар ажиллаад тэгээд миний бие өвдөөд ходоод өвдөөд ажлаа зогсоогоод ингээд эмчилгээндээ өөрийнхөө эмчилгээнд анхаарч явж байгаад өнөөдөр би medical assistant-ийнхаа сургуулаа тэгээд лайсенс авах тийм одоо сургууль зураад сурсныхаа дараа би шалгалт өгөө лайсенс авах тэр сургууль тэнцэж чадсан. За тэнцэгтэй бүр 100% scholarship авсан. За ингээд мэдээ суржны дараа энэ миний ажлын карьер маань эхэлнэ. За би энийг яагаад хийж одоо энэ местэнд хүрээд энэ амжилтанд хүрчүү гэхээр би өөртөө итгэлтэйсэн байхгүй. Хамгийн чухал зүйл өөртөө итгэлтэй. Надтай адилхан ажилдсан 20 жил ажилдсан эмэгтэй CNA-гэрэл байсан. Би ороод сарын дараа тушаалагцсан чинь тэр эмэгтэй надад атаархаад, ховж ивэнд оруулаад амар хэцүү ажил ингээ хийлгэхэд явцад хүндрэл учруулсан. Тэр эмэгтэй яагаад 20 жил ажиллачаад тушаалахаагүй гэж өөртөө итгэлгүй байсан байхгүй. Өөртөө итгэлгүй тэгээ дээрэс нь атаархуу замтай энэ нь өөрийг нь блог хийгээд байсан учраас тэр эмэгтэй тушаалагч чадаагүй. За би яагаад тушаалагсан гэхээр өөртөө итгэлтэй. Би энийг үнэхээр хийж чадна байх гэсэн итгэлтэйгээр ихлүүлсэн учраас би маш амархан мест агсан байгаа байхгүй. Тэгэхээр би энэгээр юу гэж хэлэхэд байна гэхээр Норогийн хамгийн дургуй зан чанаруудыг одоо өнөөдөр нэрлээд энэ нь таны ажил карьерд яаж нөлөөлөхийг суралцъя заяа. За нэгдүгээрт нь атаархуу зам. За тэр эмэгтэй атаархсан байна заяа. За хоёрдугаарт нь ховж ив ярьдаг. Тэр эмэгтэй ховж ив ярьсан. Тийм болохоор мест дахиагүй байна. За гуравдугаарт нь тэр эмэгтэй яасан байх нь? Үргэлж өөрийгөө бусдад харьцуулдаг. Дандаа харьцуулдаг. Энэ надаас тэрүүгээр илүү юм, би энүүгээс энүүгээр илүү юм гэж өөрийгөө харьцуулдаг учраас тушаал ахиагүй. За дөрөвдүгээрт нь үргэлж одоо тархиндаа муу юм боддог. Негатив юм боддог. Айдастай. Өөртөө итгэлгүй зан гэсэн үг заяа. За хамгийн сүүлийнх нь одоо пялдаг зан. Далдагнуур одоо ингээд одоо хоёр нүртэй арай өөрөөсөө дээгүр мөнгө төрхтэй хүнтэй арай гайваа харьцчаад өөрөөсөө доош одоо өөртөө адилхан доошоо гэж харж байгаа хүмүүстэйгээ ингэж арай өөр харьцдаг. Тийм зантай учраас энэ хүн тушаал ахаагүй. Энэ 5 зан би бүр үнэхээр дургуй заяа. Үнэхээр энэ зангууд бол танд аль нэг хоёр нь байгаа бол та тушаалагч татахгүй, та хүссэн сургуульдаа сурч чадахгүй, хүссэн карьертэй хүрч чадахгүй. Ирээдүйд та илүү сайн одоо сайн заяаныхаа хантай учирлаа гэж бодоход та хоёрын амьдрал нэг л сайн болохгүй гэсэн үг заяа. Тийм болохоор эдгээр зангуудаа өөрийнхөө би хэлж байгаа шүү дээ.
өөрийнхөө behavior буюу зан чанарыг засан цагт таны ажил амьдрал, хувийн карьер, хувийн амьдрал чинь амжилттай явнаа. Хэрвээ тэгж ажиллаж чадахгүй бол аль нэг юмараа дутуу хичээж та амжилтанд хүрсэн баян цатгалан мөнгөтэй байсан ч та аз жаргалгүй байх бол дотроосоо гэрэлтэж аз жаргалыг авч чадахгүй гэсэн. За тэгээд өнөөдөр та бүхэн энэ хэсгийг хуваалцлаа. Тэгээд ажил амьдрал, хүссэн зорилго, одоо хүсэж байгаа карьер те бүх зүйл чинь амжилт хүсье. Бүх зүйл боломжтой. Хичнээн одоо хэцүү амьдралыг туулсан ч гэсэн намаа харж байгаас би та нарын үлгэр жишээ, би та нарын одоо урам зориг авах хүн чинь шүү. Би ингээ явж чадж байгаа та нар чаднаа гэсэн. Тийм болохоор та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.